эхлэч. Бэж байгаа хэлэх юм багч да. За. Сайн сонсогчдоо. За, дахиад подкастнда дуртай морил шүү гэж аваад. Дахиад. Үгүй дахин хийж яахгүй санагтайгаа оруулсан. No, дахиад sorry да. Яа, тийм олон кадр явна гэж юу эсэ хичээн. Сайн сонсогчдоо дахиад подкастта дата морил бид хоёр маань юу байцгаана үчири яриа олгож идэгнээс ёо. Hi guys. За юу байцгаана. За манай 2 дахь киномейзийн 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгээд энэ дугаарыг маань тийм ямар кино лээ? Ямар кино юм? Хоёр дундаа ээж тэгж яриад нэг нэгнээс ярьж дуусчаад байсан гоё дараа. Надаас ганцхан асууж байгаа хгүй юу лээ гэсэн би нөгөөдгийг хариулах. Яа нэрээ. За энд за ямар кино ярих вэ? Ноутбук нэгэн талаар. Яа би бүр нэрээ үс ямар ч ихлэх юм чадваргүй. Би зүгээр асуултанд хариулах чадвартай юм шиг байна. Энэ гоо the notebook гэж. Йохоо. За ямар кино ярих байгаа лээ аюука. Аюука. За одоо нэхгүй. За. Манай хоёр дахь дугаар дээр ямар кино ярих байгаа лээ? Чи тийм шууд өөрөө хэлчих болдгоо юм. Заавал. Зүгээр хоёр дээрээ бид нар тийм кино ярьсан чи заавал надад ямар хэлээ юм чи нөө. Ямар ята. За ямар кино ярих вэ? За киномейзийн 2 дахь дугаар дээр бид хэд ямар кино сонгож авлаа? The Notebook. Ямар хурдан хэлчихэж ийсэн. Notebook ерөөсөө сонсогдсонгүй. THENOT. За сонсогчтой бид хоёр ихтэй хэлцгаараа үсэн. За бид хоёр ноутбук гэдэг киног монголоор одоо тэмдэглэлийн дэвтэр юм да тий. Тэмдэглэлийн дэвтэр тий. Тийм энэ болохоор хүн болгон ер нь л үзсэн. Тэгээ хүн болгоны бас нэг үзэгч хсаалтанд нь байдаг тийм романс төрлийн тийм драматик кино л да тийм. Ихэвчлэн бас зохиолын нойсон хүмүүс бас байдаг. Тийм тэгэхээр тэр талаа. Тэгээд энэ киномейз бол задлан биш шүү тий. Тэгэл тухайн яг үзэн киноныхаа талаар ярина тий. Юу мэдсэн, юу мэдэрсэн, юу ойлгож авсан, дуртай эсвүүдээ ярьдаг тийм шинхэн болно шүү. Тийм бас тэгээд магадгүй та хэд маань ч гэсэн өөрсдөө марцсан байх юм бол сэргээх ч юм уу те нэрээ тийм эсвүүдээ шгингод өөрсдийнхөө үзэл бодлыг бас хэлэх ч юм уу те бас комментар та бүхэн мөн өөрсдийнхөө дуртай хэсгүүдээ ч юм уу фразүүдээ дүүр ч юм уу те тийм зүйлсүүдээ бичиж болно. Харин зэ киногаа эхэлцгээе. За ноутбук чинь хэдэн онд юу юм бэ? За хараад байгаа жоохон тоо баримтаа. Тэг мэдээлэл нь жоохон арч. За ноутбук чинь 2004 онд хийсэн юм байна шүү дээ. Director нь болохоор нэг каса за уншиж чадахгүй юм.
Советээс. Writers гэсэн чинь Jeremy Levin, John Sardi гэнэ. За тэгээд гол дүрийн хоёр жүжигчин бол яалтчгүй гоё л та тий. Чи хизээ анх үзчихсэн бэ? Санахгүй байна. Би харин хизээ үзчихсэн юм бол. Гэтэ би энийг үзээд нөгөө найз залуутаагаа үзээд заяа. Амар уйлжсэн санд юм аа. Хинтээ. Чи чай. За хинтээчс гэдэг. Чи чааштай. Тэгээд амар уйлал яах та нөгөө imagination яг нөгөө төсвөлд нь л яах вэ ингээл одоо үрд байна. Тэгээд ингээд битэрийн хин нэхлээд явчихвол гээл тэгж бодож л үлсэн юм шиг байгаа. Тэгээд хэврэлдэл үлдээлээ. Тэгж нэг үдчихсэн юм байна. Тэрнээс биш нэг хэдэн удаа нэг ганц хоёр үзсэн баха. Тийм. Чи би гэтээ ингэдэг хизээ үзсний бол санахгүй байна. Гэхдээ байнга үзээд уйлдаг кино. Бүр байнга уйлдаг. Гэхдээ би бүр нөгөө Fault in Our Stars энэ хоёрыг үзэхээр илүү амар тийм уйлдаг. Би бүр ингэж нөгөө заавал уйлах хэсэг дээр нь уйлдаг биш. Бүр ингэж тасралтгүй уйлсаар агаад дуусдаг байхгүй юу? Тийм. Амар хэцүү. Тэгээд үг болгоны амар юм юу хүлээж авал. Тэгэл бүр тэр болгонд нь ингэж бодоол байдаг. Тэгэл уйлж одоо дуулж гэх юм ааш. Би ямар хэсгээр амар үлээд байдаг үлээж зааж бодъё. Ямар ч сүүлийн төгсгөлд бол амар үлдэг. Тэгээд нөгөө what do you want гэдэг дээр нь л ёо стадэрэ. I want you every day. Тэгэл уусаад гоё кино л да. Тэгэл нөгөө яаж чи над руу захиа бичээгүй ингээл те. Тэр хэсэг дээр зүүн штэ тэр бороо те. Ингээл I wrote you every day for a year. Тэгээд эхнээс нь ярих уу яг эхнээс нь ямар юм уу гэл. За эхэнд нь юу гардаг вүлээ? Эхэнд нь тэгэл яаж танилцсан те? Тэр нөгөө парк гэдэг лөө хүүхдийн тоглоом. Тийм парк штэ. Тийм парк дээр шууд анхны харцаа тэр залуу нь бол шууд анхны харцаалт оруулсан те. Ноо зүгээр алцсан юм чи. Яа тэгээ шууд тий. Нөгөө тэгсчээ эмэринэтийн нөгөө нэг алсын харагчин дээр суугаад тэгсэн чинь 3 сууж болтгоо мэдж байгаа гэдэг зогсоодсон чинь нөгөө чинь надтай болцоондаа үгүй бол унлаа гэдэг. Тэгээ бүр амар зөрөгтэй юм хийгээд тэгсэн чинь нөгөө өмнөнөөс нааш тий. Тийм чи өөрийгөө ухаантай гэж бодоо юу гэлээ. Тийм амар хүүхэн харилцсан. Энэ хин юм бэ гэж амар дарнаас. I don't know. Тийм. Сэтгэл амар зөрөг аваад тэгэд шууд ингээд анхны харцаар ингэж дууралчаад ингээд тийм үйлдэл гаргана гэдэг бол тий. Гэтэ заримдаа яг анхны харцаар дууралсан дуурал чинь угаасаа бүтэхгүй магадлал байгаа шүү дээ тий. Одоо буруу хүнийгээ тэгж харсан ч юм уу тий. Тэгэл бүр өөртөө амар хэлсэн. Тийм бах тий. Чамайг тэгвэл яах вэ? Нэг залуу ирээл бүр ингээл анх харчаал ингээл амар ингээл өөртөө итгэлтэй тийм үйлдэл гараад явж яах вэ? Яа тэгэл бас харан байж л болно шүү дээ. Тэгэл яхаа хүний амнаас мас ярьж байгаа тохиолдол тэгэл за гэх байх та. Гэтэ буунгууд амар үгүйгэлтэй биш. Тэр гэхдээ тэрнээс нас амар итгэлгүй байгаа. Тэгээ дараа нь үгүйгч чинь мэдлүү те тэрийг мэдгүй байж шууд амжсэн юм хийж мэгээ те. Гэхдээ яг ингэж цэвэр ингэж хүнийг таньна гэж одоо залуучууд тэгж юудаг болоо. Зүгээр цэвэр хүний ертөнцийг таньна гэж үйлдэл хийх үү эсвэл зүгээр one night гэж яадаг бол бас л тэгэл хүнээсээ толдох та шууд нөгөө нэг юм тийм гэж хэлэх чинь юу нэг аюу тийм очлоор тийм миний очлоораас барах
Тийм тийм. Мгм. Энэ дээр бол өстэй амар сонирхолтой үйлдэл гаргасан байдгийн. Тэгээд дараа нь болохоор өөр нэг өдөр нөгөө хүүхнийг хараад тий. За болцооч зэ гэл Мгм. татаж чангаасаа нөгөө хүн дуртай юм байж шуудлаа тий. Йоо. Тийм. Гэт одоо юу автчих бас тэгэл нэг жоох сэхэттэй айлын хүн болохоор бас тэгэл гэртэн тэнийг тгээ сургацсан тий оройтуулдгөө тэгэл зуны амралтаар яаж нэг юм хичээлээс хүн нэрүүлээд харин ирсэн тэнд. Харин тийм тий. Тийм. Тэгэл яалтчгүй л Тэгээ нөгөө залуу штэ. Би ингээд нэг харсан юм аа бол би авах хэрэгтэй байдаг мэдэг гэж чи хэр тийм бэ? Тийм цааш байдаг гэж юм. Харсан юм аав нь бас тийм талдаа байх. Гэхдээ өөрөөс амар сайн асууна. Яг чи ямар сэтгэл хөдлөл байна уу? Emotionally байна уу? Эсвэл зүгээр л те жинхнээсээ яг ингээд хүсээтэй эсвэл нөгөө нэг очлоор нь асцсан байна уу гэж бас өөрөөсөө амар их асуудаг. Тэгэл тэрнээс улбаалал юу хийхээ бодоол. Тэгээд гэтээ ер нь тэгдэ шүү. Бас нэг тийм жоохон аваад хүслээ гүйцэлдүүлээ салдаг зам бол байна. Аха. Би ер нь тийм юм болов бодож энтертэй. Би бол тийм юм байна. Тэгээд яг чи ингэж хүссэн юм авчлаа гэд тэгээд сэтгэл чинь тэгээд тэр дараа ханчгүй эсвэл тэгээд жоохон result ий. За ингэ бодсон чинь замгэр хүсчихсэн юм байна. Биш үгүй гэл тухайдаа бодогдсон шүү дээ. Тэгээл тийм үедээ ихтэй нөө ерөөсөө хизээч өөрийгөө буруутгадаг байхгүй. Зөв. Тэгээд хамгийн сүүлд чи хүссэн юм ааваа. Өдрөө болгосон шүү дээ. Ноо юу яа. Тэр чи юу яа. Хивч байж болно гэж. Үгүй яахад хөвчлэн тэгэл хүний хүсэл чинь тэгэл нэг амар хязгаарлагдахгүй шүү дээ. Нэгдүгээр шүү дээ. Өдөр болго авч байгаа сайн байна минь. За. Амаа. За тэгээд дараагийн хэсэг нь бол яг болцоо шүү дээ, date. Тэр бас амар хөөрхөн болцоо тий. Йоо. Хоёр найз ингэж шууд тий нөгөө хоёр найз нь болохоор хоорондоо бас яцаа. Тэр хоёр болохоор зүгээр ингэж эхэлж ирэн тэр хоёр шиг нэг тийм янз болохгүй тэгсэн хэрнээ бас нөгөө нэг амарч болохгүй. Тэгтээ шууд шулгон харьцаал нэг харилцаа нүгүүлэл явж исэн. Яхаа нэг нөгөө зуныг амар гоё enjoy удаад өнгөрөөчий гэл те. Манай хоёр болохоор нэг тэгэл нэгнээсээ жоохон юу олж иртэй. Тийм дипрэл өөр юм бодож мадаад тэгэл тэгдэг. Тэгэл юун дээр газар хөвтдөг юм хэсэг амар хөөрхөн ч гэж нэг тийм сонирхолтой. Машин дайруулчтай чи зүгээр хөвтөө. Харин тий. Яг нэг тийм тэр хүндээ таалагдах гад нэг үйлдэл хийхгүй байгаас яг нөгөө өөрийнхөө байгаад байгаа зү тий. Тэгээд нөгөө охноос асууж чи ингээд яагаад өөрийнхөө хий гэсэн юм хийдэг юм бэ? Тий дуртай зүйл чинь чи будах зурах юм биш тий. Тэр нөгөө ээж аавынхаа нөгөө юусэн юугаар л яваад идэг. Тэгээд юусоо тийм хүслээр явж идэг. Тэр conversation бас жоохон тийм deeperсэн тий. Тийм. Анхны юм дээр угаасаа тийм хүн ярих анхны болцоон дээр яг ярьж болох л тий. Яг нэг connection байв тий. Тийм яг тэр нь бол яг зөв одоо нэг таалагдах гад хийж байгаа юмэр ядаргаатай үйлдэлүүдээ too much gentle ч юм уу тийм юм биш гэхдээ бас өөрөөрөө байгаа үйлдэл нь бас хөөрхөн цензуртай. Харин тий. Тэгэхээр тэгээ нэг жил мужиглээ сүлдэнтэй аягүй хөөрхөн ямарч дуу ай байхгүй гэж хооронд хамтдаа мужиглээ. Тий тэрээс сонсгоо. Тэр үед ингээд чи ингээд очлоо гэж бодъё заяа. Чи яг ямар одоо юу юм бэ? Rachel гэдэг нь штэ тий. Гол хүнийх нь нэр нь гол жүжигчнийх нь Rachel McAdams лөө. Тий. Кинон дэр ямар нэртэй лээ? Mary Lucy. Амар худлаа ярьсан.
Амар худлаа ярьлаа чи. Чи эрэгтэйг нь асууж нэмэгтэйг асууж Элли. байна уу? Элли. Тий, Элли. Тийм л эзлэх нэртэй авсан. Яаш тийм Мэри Лүси. Нэг тийм эмэгтэй л тэгэл charming нэрлээсэн шүү дээ. Тэр Ноа гэдэг нэр гоё те. Тийм Монгол одоо нэг лесбиан хосууд үүсдэг. Тийм Ноа биз. гэж нэрлсэн. Тийм. Гэтэ хаана байхгүй зүгээр Ноа бил ч те. Тий. Чи хэрвээ тийм одоо цаг үед очисон бол яг ямар байх всэн бэ? Яг ямар цаг үед? Одоо яг тэр хоёрын тоглодог одоо тийм үед. Яг Монголын хувьд гэх юм бол одоо тэгэл мал дээр л ахах та. Малчин юу гаалцаа байж. Сэлчин гэдэг юу лөө? Тийш дээ малчин ч гэх. Гэхдээ малчин яг малаа малдаг. Сэлчин чинь болохоор нөгөө юу байхгүй. Үнэ мүнээ саадаг тий. Окей. Тийм л ахаа зүгээр яг киноныхоо оронд орсон байсан бол киноны оронд орсон байсан бол мэдгүй ээжтэй яа юм зөхөхгүй. Цаан ч юм зөхөх юм уу? Гүү. Юм дураадах юм. Тийм үү? Тэр хүч дуурахгүй ш надаа. За бити хүн айлгаад байв. Юу дураад байна хөөе. Би өрөөнд дотор ганцаараа байна. Үчи юм сонсохгүй байгаа юм уу? Үгүй юуж байх байгаа юм чи юу сонсох юм? Хаалга төвшөд байгаа юм шүү. Гээ энд хөшөг даавн хаалгатай. Юм дуураад байна штэ сая. За одоо гайг болчлаа. Юм дуурсан хүмүүстэй ч. За чи нэг яг рекордн дээр сонсоорой заяа. Тийм. Бүр аим шиг кино болоо явчлаа за. За тэгээд дейт нэг тиймэрхүү анхны дейт гэхэд бол өстой гоё дейтэйсэн тий. Би бол анхны дейт тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэгтээ миний анхны дейт ямар байсан бэ яг. За хоёул анхны дейт ярий. Анх яг нэг өрөөсөн дейт ярий. Чи ятаа болцоо. За чи ярь. Яа, ихэнхдээ гэж асууж ирсэнд нь ерөөсөө зөвшөөрч байгаагүй. Яг анхны. Яг. Анхныхаа зүгээр яг өргөдөл чи зөвшөөрөөл тэгэл. Үгүй ингэдэж штэ Монголд болохоор шууд нэг болцоонд явъя гэж хэлдэггүй штэ илэнхтэй. Хоёлаа болцоо гэж биш зүгээр байжснаа. Дараа зүгээр маргааш болцоо эсвэл кино үзэх гэж шууд хийх үйлдэлээр нь асуудаг хвчлэн. Тэгээд яг тэгэж мэгээд бол тэгэл нэг кино үзчих юм үзэл. Яг хоёлаа болцоонд явах уу гэж асууж исэн хүмүүстэй ерөөсөө болцож байгаагүй юм байна. Тийм би нэг болцоонд явдгүй маа. Үгүй яг зөвшөөрөд нэг явсан юм байхгүй. Үгүй яг тэгж нөө болцоо зөвшөөрсөн юм бол байхгүй. Зөв. Тэг яг нэг яг болцоо юм шиг мэдэрсэн болцоо чи ямар юм? Уулзалтчаа. Чи болцоог өөрөө чиний definition-аар юу эсвэл төсөөлөл өртөн чим яг хоёр хүн нэг өдрийн турш хамт байгаад хийж байгаа бүх зүйл үү тий. Би надад нийтдээ тийм нөө листний юмнуудаа гүйцэсэн юмнууд энэ түүнээс өөр юм бол орж ирэхгүй лээ. За, юу юм тэгээд. Яасан бэ? Тэгчээр. Би яг болцоо гэх юм бол яг юу санаад байна? Кинонд өргөдөжсэн. Тэгээд тэр чинь Spider 3 байлуу 2 гарах ч илүү. Spider. Тэгээд би яг авардаг гэсэн үсэг нь гараа.
Тэгээ амар сониндээ анх удаа ингээ кинонд болцоонд өрүүлж байгаа болохоор би юу яахаа мэдгүй ингээд би ч гэсэн плет авах хэрэгтэй юу? Плет мөнгөө шилжүүлэх үү энэ төр гэж мэгээ би бүр юу ч мэдэхгүй за. Тэгэл би найз руу очиж яана ингээд кино үзээгээд тах юм би одоо плетийг эхэлж авах хэрэгтэй юм болоо яа тийм бол чи мангартаад байгаач наа чин чамайг даах хэрэгтэй юм байгаас тийм тэгэл очсон чинь ёо нэг гарандаа нэг одоо нэг киноны сцен байдэн шүү дээ одоо нэг гарандаа хоёр нэг киноны билетээ барьчихсан ингээл амар юм наалцсан хүлээж идэг ёо яг тэгж хүлээжсэн дээр би тэг жоохон хоцроод ичсэн тэгэл за хоёлаа оръё гэл үзчихсэн чинь кинон эхэлсэн нөгөө юу хав харанхуу тэгээ шатан гэрэлтэй заяа тэгэл ингээд шатаар явж исэн чи би ингээд гэрэлгүй болохоор ингээд яг унах гэжсэн чинь нөө чи барьж авд юм уус тий киноны юм болсон тийм тэгэл кино үзэл сууж исэн чинь ингээл инээдтэй юм гарангууд нь би инээж минийгээд гэсэн чинь ингээл над руу хараад ирсэн заяа бүр амар эйгүү тэгэл нэг тиймэрхүү нэг хөөрхөн боцоонд явж исэн байна тийм тэгэл тэр л миний анхны айгуу тийм яг болцоо яг тийм гоё өргөдөж орсон юм болоо анхны болцоо тийм за чи яар одоо мэдгүй би ч удаалаад яг ийм нөгөө хоёлаа болзъя гэж үг хэлээ зөв кино үзэх гэхэд бол тэгэл яваал хамт кино үзэж мүзэл явцдаг л та. Скол хаас үзэж мэдээт ч юм уу те. Харин яг болзъя гэж асууж исэн хүмүүст нь ерөөсөө зөвшөөрөөгүй байна. Ерөөсөө зөвшөөрөөгүй. Тийм тэгэхээр скол ихэнхдээ Монголд ч нь болохоор дандаа уулзах гэдэг л нэг тийм сонин үг хэлээд юм аа. Яа, танд яа тийм юм. Сонин гэдэг юм бол харин тийм эсвэл шууд завтай юм автай юу ч юм уу тий. Эсвэл зарим нь бүр амар албан шахалтаар тулгаж болгоцсон. Зарим нь бүр ингээд нөгөө машинтайгаа ирчээд тэгээд ингээд явдаггүй амар сонио. Машинтайгаа ингээд дагаал явдаг зүгээр гэр хүртэл би алхаж. Ёо, what? Тэгээд машиныхаа цонхоор надтай юм ярьсаар байгаа зүгээр гэрмээр тайж. Тийм тохиолдолтой амар инээдтэй гэх юм уу хайшин. Яа, буудаас хүүхэн авах гэж байгаа шүү дээ ямар. Бүр нэг залхдаг юм бахтай гэж бодол бид ямар инээдтэй юм бэ. За амар ч юм уу дөө хандаа алхаж малхаад гэ. Гэтэ би ихсэн юмнуудаа нөгөө ганцаараа ичдэг л дээ. Зөв. Тийм элдв дэж нөгөө хүмүүнээс ер нь бол өөрөө нэг шинэ кино ч юм уу гарсан байх үед ерөөсөө тэгдэхгүй асуудаггүй. Тийм асуудаггүй ер нь тэгэл өөрөө үзсэн. Би байсан бол надаас асуух уу? Яа, бодож энэ чи байж. Чи ямар муухай ёо. Шинэ кино гаргасан үзэхгүй юм уу те? Яг асууж үзээд ингээ үзнэ үү гэд асууж штэ. Тэгээд үзэж би чамд үзнэдээ одоо үзэхэ боллоо. Үгүй чи намайг нөгөө хоёлаа чи яг тим юм байх гэж үзээгүй болохоор тэгээд байгаа байхгүй. Хэрвээ анханасаа хамт байгаад ч юм ингэсэн бол тийм дасгацсан байгаа штэ. Тэгэхгүй хоёр талд болохоор за үсаа гэж бодоол тэгэл өөрөө ажисаа тэгж утгаар ойлгоод байгаа юм уу? Тийм. Би хамт байвал гэж яриад байна штэ. Үзэн штэ ингээ. Тэгэл чиний бас тэгэл чи тэгэл над чи ингээл лалаа айдантай дайнтай кино аим шиг кино мөн үзэх юм уу? Тэгэл үзэн штэ. За хэлсэн шүү сонсогчтой энэ кинотай амсаа дараа нь хэрвээ Монголд ирчээ битээ кино үзсэн энэ кино үзмээр байна гэх юм бол би шууд лог хийн. Үзнэ. Чи надтай хамт миний дуртай кино үзэх юм аа? Драма юу? Драма. Тэгээ үзэж байгаа юм шиг хамт байж болно. Яа, тэр нэг хоёр шиг. Нэг Chandler хоёр Joey хоёрын нэг кинон дээр. Унтдаг Chandler унтчихдээ штэ. Киноны. Тийм. Тийм гэсэн чинь you guys
юу тэр хэсэг дээр яасан бэ гэхэл нэг хурамч юм асуусан чинь. Кенгуру яасан гэлээ. Амар сайн байсан. Тэр хэсэг амарлаг байсан. Чи лагс. Тэгэхээр тэр хэсэг байгаагүй. Yeah, it's nice. Уул амар support хийх гэж хөөх юм очсон чи яг өөрийнх нь thing биш байсан. Тэгээд хөөх ядарсан ч байсан юм. Тэгэл аягүй хөөх найз гэл очиж тэ тэр нь л бас хөөх мөө. Зэн л байгаа зү тий. Найзнаас унтчих байгаа. Хөөе. Ядарсан гэж нэрнгээсээ Chandler яг ажил нь юу юм бэ? Консультант. Телескраптер. Юу идэм бэ? Сүүлийн job анахаа тийм advertisement тал руу яваадсан юм шүү дээ, тий? Нөгөө нэг яа байраараа нөгөө нэг хоёр байраа солиход нөгөө монитор юм шиг. Тэгжихад нөгөө нэг юм questionnaire юм эсвэл тэндээр мэдчихвэл тэгэхээр тэрийг бас баг үзэгчтэн ч мэддэг баг тий. Мэддэг шүү дээ угаасаа. Толсод ажиллахад явсныг мэдэх байх гэж. Толсоо юу? За хөөе буцаад кино руу оръё. Ингээд манайх угаасаа Friends руу ордог л таа. Тийм. Бүх анги дээр Friends угаасаа яригдана. За тэгээд date боллоо. За тэгээд дараа нь яадаг вүлээ? Date болсны дараа тэр хоёр чинь аавтайгаа танилцуулаад идэв штэ тий. Тэгэл шууд яг үерхэл нь гарч эхэлтэн штэ тий. Тий, тэр үед яг ингэдэж штэ. Яг нэг нь аавтайгаа танилцуулаад дахиад нөгөө хин Элли бас яг тий Google ирсэн чинь аав нэг сууж идэн. Тэгээ тэр үед би болохоор амар баярлсаахгүй уг нь л хэлчихэд битгаа гэхдээ хаагаараа нэтрэг хичээд тэгээ авчираад дууссан нэтрэг гэхэд мөр баярлаа. Тий. Тэгээд тэгтмэр амар хөөрхөс санагдаад бас нэг мөнгөтэй гэхэд ээж нь л амар тийм байлгүй амлахайгүй юм байна гэж бодоод байжсэн чинь маргааш нь гэртээ авчирсан чинь ёо. Цаг тийм надад бараг 25 цент болдог л цагт ёо. Манай хүн. Хайр тийм. I felt bad too. Гэтэ яг ийм хэсгийн юунууд дээр дандаа ийм яг ийм эцэгтэй нь уулзж байгаа ч юм уу тийм нэг хүрээнийхэнтэй уулзж байгаа ихэнх киноны сцен дээр болохоор залуучууд нь өөрсдөө нэг тийм аваад гарчдаг те жишээ нь юун дээр Titanic дээр нөгөө нэг Leo ч бас нэг дээдсийнхний дундаараа тийм хэлчихсэн чи амарлаг үг мөнгөтэй өмнөд өөр амьддаг гээл те тэрийг хэлж яхад бас нөгөөд нь амар ингээд спорт хийж дэмжсэн. Тэгэхэд бас ноо гэм үг хэлж яхад бас нөгөө ажил хөдөлмөрийн талаар ярьж яхад бас өмнөлж хэлчихсэн ингээд тийм байдаг. Гэтэ яг эцэг эхийн нүдээр ингэж харах юм бол бас нөгөө охиныгоо бас гайгүй хүнтэй явж одоо тий амьдрал зохиогоод эсвэл бодсондоо хийсэн баг. Гэтэл бас ухаантай хүн байсан бол тэхгүй л дээ тий яг анхны юм дээр бол тий. Тийм яг гэхдээ ээж нь сүүлд нэг хайртай байсан хүнтэйгээ уулзуулаад идэг те. Тэр бас тэргээд. Гэтэ би тэрийг амар анх худлаа гэж бодож байсан хгүй юу? Яг анх үзсэн худлаа охиноо хуурч нэг тэгэл тэнгуут яг тэр үед нэлээ амар ойлголтой ээж минь юм гэж мэгээд яг зүрж үйл хийх гээд байдсан шүү дээ. Тэгсэн чинь дараа нь харин өөрөө аваач хөөрнө за ч мөч гэж бодчихлаа. Би яг тэр үед өөрөө харж мараад байсан болохоор окей гэл. Гэхдээ яг хүний амьдрал дээр нэг тийм нөгөө баян хосны ялгаа тэгэл цаашдаа амьдрал зохиоход бас яах вэ гэл тиймнүүд гардаг л та. Гэхдээ жинхэнэ хайр гэл хайраар хоол хийхгүй л дээ нэгдүгээрт яг хайртай бол заргал сэтгэл болон бие махбодын таашаалтай байх хэдий ч гэсэн тэгэл бодит байдал дээр ерөнхийдөө бол тэгэл мөнгө штэ. Тэгэл тэр хэсэг дээр ч угаас ээж аав нь хэлдэг шүү дээ. Ань чинь зүгээр л нэг summer love тий зүгээр л нэг 100 хайр сэтгэл тэгэл угаасаа хөрвүүлдэг. Матч штэ тий. Явчаар угаасаа матдаг гэсэн. Яа чи яг штэ тий. Яа бүр улам биедээ санаа уул
уулздаггүй явдаг тийм. Дараа нь тэгэл нөгөө цэрэгт явсан ч гэсэн нөгөө зөрөөд ирсэн байдаг. Тэгэл очисон чинь явцсан байдаг яа. Тийм. Тэгэл Тэгээ юу манай яриа? Анхны шөнийн яриа. Тэр бастэй яа тэр байшинд юу гэл тэр яг тэр байшин дээр ирдэ шүү дээ. Тий, тэр байшин дээр ирээл энд би ингээл ийм байшин байна гэж доторх яриад бүх юм яриад энд тийм өрөө байна гэж бүх төсөөллөө би болгож яаж мараал тэгэл тэгэл сайн байсан болохоор секстэй сайн байсан болохоор бодсон багт амар гой цол байсан ч гэсэн үгүйсэн бол тэгэл хаяа яцлах л та. Юу нэг Заавал миний олон нүдэн дээр олон хэлүүлэх юу гэнэ? Сайн яасан. Хогт нэ дараа санагдахаас хоосон. Яасан гинэ? Чи юу яриа тав бэ? Яа. За дахиад хэлээч дээ. No, надад дахиж сонсохгүй. Хүн болгоо над руу холжихад заавал 3 4 хэлүүлээд ах юм нэг юм. Би ойлгоогүй шүү дээ. Одоо яг их юм бэ? За хэдүүлээ өмнөх югаар нь сонсцгоё. За тэгээд гэтээ тэр яг нөгөө хэлсэн үгэндээ хүрч чадсан гэдэг нь бас амар тий тэр кинон дээр байхангаа босцсон. Тэр ихсэн баялтаа. Тэгэл анхны шүн тэгэл гэтээ амар хөөрхөн тэгэл нэг нэгээр ингээ хуцаа тайлдаг амар хөөрхөн тий. Ээлжлээд хуцаа тариад байгаа штэ эм гэдэг зүйлтэй байдаг. Тэрээс амар хөөрдөм. Гэхдээ юу гэж бодсон тэрийг болохоор амар ингээ хадгалаад исэн чинь илүү тий нөгөө найзууд нь болохоор аль хэдийн ингээл тий enjoy болол яваал байсан шүү дээ. Тэгмэд манай болохоор яг нэг яах гэдэг анхных нь юм шүү. Магадгүй надад би санагдаагүй ч биш. No. Бүхнийх нь бол яг анхных байсан тий амар их юм бодоол ингээл яг тэрэндээ төвлөрч хөөртэй болоо гээл тий. Тийм баг тий. Тэгэл гайтай юм шиг аав ээж хоёр нь тэгээд орж нөгөө найзуудыг нь бишээ юу штэ цагдаа дуудсан. Тэр хэсэг яа тэгэл тэр шүнэд салчдээ штэ тэр хоёр. Яа. Тийш тэрнээс өмнөр тэгдэж штэ. Өөхөстэй амирт. Тэгэл уулзахгүй нэтэрэ байж байгаа л. Үгүй тэр салдаг хэсгийг ярья. За. Тэр чинь нөгөө тэр хүүхэн нь тэгдэж штэ. Ээж аавда хэлээл тайлбарлал би хайртай гэсэн чи ээж нь хайртай чи хайр гэж юу гэж мэдэхгүй сте гэл те. Тэгсэн чинь ээж та намайг нөө шиг хардаг шиг та аврууч гэсэн ингэж хардггүй гэл. Тэр хэсэг нас. Тэгээд нөгөө залуу нь хөрх юм ингээд сонсч ирсэн болохоор яаж ч гоо ингээд сэтгэл нь өвдөл яг явах гэсэн чинь нөгөө хүүхэн нараас нэрээл салахгүй сте гэсэн чинь яалтчгүй тэгээд ээж авах нь хүслээр бодоо. Тэгээд салж байгаа хэсэг нь тий алгадаж малгадаал тэгснээ уушлахгүйгээл үсч үсээ бүр тэр хэсгээс амар үйсэн. Хүний тэр дотор гарч байгаа юм сэтгэл хөдлөлүүд гэдэг бүр янзаар гарч байгаа байхгүй. Тийм. Come here гэсэн чинь нөгөөтг нь талгадаал үгүй гээл. Тэгснээ яг онгууд нь үгүй би тэр салаг үсттэй гэл. Чав тийм салалт байсан уу? Окей би аюу тайвар өгдөг. Тийм. Алгадаж мага тийм байгаагүй чам тийм хэрүүл ураад байгаагүй. Бэдэг. Окей. Өөрийнх нь сэтгэлийн илэрлэл нь тийм нэг энгийн эмоцноор илэрхийлэгдээд гарч байгаа л одоо яах вэ? Би нэг би ч амар тайван штэ стоор маань найзал амар ааштай гэсэн шүү. Тийм үү. Ханыг ааштай. Би чамайг ярьж байхад чи би юусаа ааш тэр байхгүй юусаа. Чи намайг ярьсан юм уу? Маань нэг emotion ихтэй тэгэл угаасаа л тэгэл нэг уурлахаар амар уурлна. Гэтэ ер нь тайван дуу тий.
Хүн л гэж аа. Тэ. Тийм за тэгээд тэр салдаг хэсэг нь тиймэрхүү. Гэтэл бас тий хайртай хүнээ тэгж явуулж гинэ гэхээр алс тий. Йоо. Хайртай болохоор би Яг чамайг наад үгчээ амьд тэмэглэлтэй. Би нийтдэггүй ингээд яг өгчтэй нүгээд киноны цөм болгоод эн чинь зохиол шүү дээ. Зохиолны цөм болгоод харж байгаа тохиолдолд бол ингээд дэмжээд ингээд төсөөлөөд эсвэл бүр ингээд сэтгэл зүрхээ гаргаад ингэж болно. Бодит амьдралын зүйл дээр бол наа гэж байдаг. Тэгэхээр бас ингээд too much нэг realistic байж хаад байдаг л та. Хайртай болохоор явуулж ийн гэдэг чинь амар тэг аахгүй юу? Хайртай гэх юм бол хайр гэж юм өөрийнхөө хэмжээнд тэ мэдрээд ингээд авсан л болвол өстой юу ч хийх болохгүй л ах. Харин тийм тэ. Стаавар тэ харамсчих. Одоо яг тэр амар гоё үгээр орлуулсан байгаа тийм. Тийм. Аваад зүхтал явна л үстэй. Бас тэгэл. Тэгэл хоёр биендээ л байх юм даа. Дараа тэгэл бодсон ч гэсэн тийм л байгаа тийм. Эцэг нь бас ингээл өнгөрөөд өгөх. Тэгэл сүултээ бас тэгэл их кинонд ирсэн тэгдэг үстэй. Уучлаарай гэл өөр хүнтэй суулгаж болгосон бол тийм. Эндээ тийм төрлийн юм гардаг. Тэлийн цэвэр найруулагчийн талтай биш юу юм да сонголт юм да. Тийм. Номын харин манайх нөгөө нэг book cafe гэдэг байдаг хгүй юу? Хүмүүстэй мэдгэл тэр book cafe дээр болохоор амар хөрхөн иймэрхүү review ч юм уу те. Задлан энтер бичээд аягүй тийм хөрхөн уралдаан зарладаг. Наа ч миний залах үрээл. За тэгээ салалт тэр хоёр маань амар юу вэ? Салаад тэгээд хэдэн жилийн дараа уулздаг үлээ. Манай хүн чинь тэр хугацаанд цэрэгт яваад байшин цэрэг мэлхт явчаад тэгсэн чинь нөгөө дайных нь яг үед нь нөгөө Элли нөгөө нэг тусламжийн фронтод нөгөө нэг сэвлэгч хийж агаад нэг амар яасан залуутай танилцаад яг нөгөө бүх юм нь болттой асан чинь надтай болцох уу гэсэн чинь тий хинээг надад тэр ихтэй би бас амар хөөрхөн залуу гэж бодсоо. Нооттой харьцуулагдаад кинон дээр ялтч үжигдээд байсан л та. Өвн хөөрхөн байсан. Тэр бол тий зарил тэгэл байжсэн чинь нөгөө залуун дараа нь найзтайгаа явж исэн чинь годомжинд ирснийг танихгүй зэрэгтэй залуу одоо болцоонд явна сте гэж танихгүй тий. Тэгээд гад нөгөөдч тэр нь тэгээд угаасаа амар чинэлгээл өгт аав ээжт нь нөгөө юм уу таач мараад тий. Юуны ч компанитай л да. Гэтэл хараа тий тэр чинь нөгөө хуульч гэлөө. Хуульч гэлөө биш юу ч тийм. Юм тийм нэг тийм тэгээд нөгөө гэрлээ гэж гуйдэн штэ. Гэтэ тэр хэсэг дээр яагаад ч юм гэрлээ гэж I do одоо тгий гэж одоо хэлж байгаа штэ Ellie. Гэхдээ яагаад ч юм Noah-гийн царай ингээд тодорсон гэдэг дээ штэ юу. Тэгж хэлэхдээ амар хурдан тий амар хурдан. Хурдан зөвшөөрсөн тий би бүр гайхсан шүү. Зүгээр нэг хэд удаа бодсоо тэгээд нэгсэн чинь бүх юм нь яг өнгөрсөн ингээд яг уу тэгээд амар санагдсан баг л та тий гайгүй. Элли чинь тэгэл тий элли чинь бодсон учраас угаасаа л би ингээд ганцаараа харилж ирсэн мэн гэж бодсон байхгүй яа тэгэл нөө араас нь ямар ч тахаа бичээгүй гэдэг тэгээ бодсон. Тэгээ бодсон болохоор чин дараагийнхаа хүн болохоор амар хурдан сэтгэл нэг явахгүй тий. Тэгэл тэгэл манай хүн чинь төвлөг боллоо. За тэгээ манай хүн чинь цэргээс нөгөө хүн маань цэргээс ирээд аавтайгаа аав хөрхий байшин өнгөрөөд тий тэгээ дараа нь тэгээ манай хүн чинь сэтгэл ингээд нэг тийм хоосон болцсон тий. Тэгэл ганц хийхтэй юм тэр байшин гэж бодсон юм шиг байна тий. Тэгвэл Элли буцаад ирэх ч юм уу гэж бас нэг найдлага байсан байж магадгүй тий дотор нь. Тийм болохоор л дараа нь нөгөө нэг сонин дээр нийтэлж байгаа хгүй түүнээс биш тэгэл захын өмнө нь бол зарчаар л байсан шүү. Тэгэхээр
Яач ч магадгүй бас тэгээ бодож байгаа шүү дээ. Миний захиа очсон махт ягаа хариу бичихгүй байгаа ингээд л бодно шүү. Тэгэхэд дунд нь ээж наагааг бол мэдгүй шүү уусаа. Тэгээд нөгөө нэг хүүхэнтэй уулздаг гэсэн шүү дээ. Нэг хүүхдтэй өгмөлөө тэр чинь. Хүүхдтэй өөх видео. Тийм. Гэсэн чинь бас тэр хэсэг нас амар тип нөгөө чи ингээд надтай байхдаа ингээд өөр хүн ингээд бодоод байдаг гэлээ юу гэсэн. Тэгсэн чинь би чиний үсэн юм чинь би өгч чадахгүй. Би тэрийг хийлээ мэлий гээл те. Би үгүй гэсэн хатуу шүү дээ. Үгүй гэсэн чи надад юу ч алгагүй гээл те. Бүр амар сайд өөр тэр хүүхэн нь уйлал тэгэл өөр юм ойлгож илсэн л халтаа. Зүгээр л угаасаа унтчаал тэгэл яадаг дүүсэн. Тэр яг бас суучил гэж боддог гэсэн. Харин тийм дээ. Гэтэ анхны хайр байсан. Анхны яг тийм яаж мартав дээ, тийм ээ. Онцгой учирлуудтэй одоо киног үзээлтэй ихэнхдээ нөгөө хүүхдүүд чинь нөхөд төсгөөчүүд нэг тийм тинейж тэр киноны хоорол бүх юм төсөөлөл те одоо драматик тийм амьдрал яг нэг юм байвал нэг гоё гэж бодохоор юмнууд байдаг болохоор кинон дээр байж бодох хамгийн unbelievable алхмуудыг зүйлслүүдийг хийдэг болохоор тэдгэрийг яг хамгийн анх хийсэн болохоор илүү тийм гүн суудсан. Тийм баг тий. Тэгэл нөгөө манай хүн чинь сонингийн олж хараад за тэгэл ухаалтаж унаа. Үсчин дээр тий. Үсчин дээр амар хурмандаа. Хурмын далаж лөө. Тий. Бутик гинтэй. Тий. Тэгээд ухаалтаж унаа. Гэнэ сайн биш. Тэгээд нөгөө нэг амар инээдтэй нөгөө ингээ юунуудаа байшингаа зарах гад хэлэнгот тэрийг нэг шалтгаан хэлнэ. Тэгнээс байжсэн амар үнэтэй хүн хэлсэн чинь би тэрнээс багаар амаар энэ таны бичгийн өгсөн болохоор зарахгүй ч гэж. Тэгж үгэнэ тий. Юу гэдэг хүмүүс тийггүй штэ тэгс нөгөө хүмүүс нь гайхаж майхаа тэгсэн чи явахгүй болохоор нь юулээ сүхүү гаргаж ирээд яваа боо. Асл тэнэг онс ёо. Арай ёо. Тий. Машин. Амар тий. Яагаад байлаа тий. Тий. Амар. Хүн болол сэтгцэн юмтай л гэж бодохоор. Харин тийм тий. Тэгэл нөгөө залуутайгаа тий. За минь уулзаад би нэг тийшээ 2 хоног би нэг хормын өмнөх юу байж магадгүй гэл те. Юу гэвэл паник ч юм уу нэг юм хүмүүс маа депресстэй тийм болохоор явчаад ирэх таашаа хэдвлээ газар нь Seabrook лөө аим шал худлаа ирсэн Seabrook ч гэхдээ юу үлээ бас нэг кино нэгтэй сайн шууд нэг Seabrook гэж мороод ирлээ муу ч маадгүй тэгэл Мөн байж тий. Seabrook Island гинэ. Би ч зүнч болчихсон. Бас ухаант амар суудсан байна л тий. Тийм байна. Seabrook гэж байна. Seabrook Island. Yeah. Тэгэл нөгөөдг нь бас амар тухтай ярьж байгаа юм да тэг мэгдэг гээл тэгэл бас бодоол яа. Амар supportive байсан дээр finance биш юу? Finance. Seabrook хэлсэндээ бүр яваад үл. Finance бүр. Finance. Монголоор юу гэдэг лээ? Сүд биш. Finance. Тий, сүд. Тэгээд тэгсэн чил яг I love you too гэж байгаа шиг. Ёо тийтэй. Бүр амар сандраал дээ нөгөө хашаа машааг нь мөргөж зөргөөд бүр станер би бүр яг хамт бүр ингээд амьсгалаад амш. Do you want to come in ила те. Тэгэл урдэн шүү дээ. Тэгэл жан гэлээ. Ёо тэр үсгүүт нэрэ.
Тэг яг ирж яхад ингээ ноо бүр илтэж өгөхгүй тэг яг ирсэн. Өөдөөс ингээ ээлээ юм яриад байхаа сайн сэтгэсэн юм байна. Тэгсэн чи наа өөр хэцүү гайх ч гэдэг юм. Юу хэлэхгүй тэг мөн үү биш үү бараг тэг. Чаан болоо гэж бодох шиг тий. Ингээд тэгээд процсон байна. Тэгээд тэгснэ явах гэсэн чинь очиж нөөт нь паниктаад чи ярах чи нү яах чи ирж нү яаж гэсэн чи юу нэ гэж. Тэгээд хоол хийж иддэг тий. Юу лээ? Тийм үү? Юм мэдээл. Гэтэ тэр үедээ шууд бас тэр нөгөө нэг бинес мал шууд асуу штэ. Чи ингэж чи сайн хэлжсэн үү? Би чамд ингэжсэн тэгжсэн гэж шууд хэлдэхгүй ингээд байж байжсэн гинт дэлбэрч уралж муурлаа тий. Яа. Тэгээд нэг хоол иддэг өрөө нөгөө анхны шүнийг өнгөрөөс өрөөд штэ тий. Тэгсэн чинь юу одоо дагаа ингээл энд дэсэн юм уу гэж үгээл амар хинэггүй. Тэгэл яа над руу ингэж хараад байгаа гэсэн чинь just memories. Тэгэл яа. Өдөртөө тэр оройн ингэж талхаас нөгөө ноо чи нөгөө шүлгээ уншиж өгдөө штэ. Hitman билүү? Тэрний шүлгийг уншижсэн чинь бид нэрэл би биндээ хайртай байсан тийм ээ гэл те амар хөөрхөн таажсаж. Тэгсэн чи юу гэдэг лээ нөгөө залуучаа. Ноо юу гэдэг лээ? We really love each other гэдэг шүү дээ. Тэгсэн чи we really did ч илүү нэг тиймэрхүү мэлдэг лээ. Тийм. Тэгээд яалаа. Тэгээд маргааш маргааш дахиад хүрээд ирээрээ гоё юм харуулъя гэдэг шүү дээ. Юу нөгөө юу шоутай юу руу явдаг уу? Зигс рүү явдаг уу? Тийшээ яваал тэгэл нөгөө угаасаа тэр чинь нөгөө тэндээс кинон дээрээс нь болохоор хамгийн их таалагддаг юу ч нөгөө хэрвээ би шоу байсан бол бэлтгэдэг штэ. Тэгэж ярьдагсэн штэ. Тийм байсан бол ингэх байсан тийгээс тэгэл яг тийм гоё зигстэй заваар зугаалуулаад шоунууд харууллаа амар арамаа байгаал тэгэл бороо ороод атарлал ааш нь хуйраал буугаал аашлал тэгэл яа надад дахиад чигүй гэж хуйлж муулаад тэгээ амар тэрний хараас амар зэвүүн оцолцдог. Тэгэл амар зэвүүн тэр хэсэг ус мус бороо аянга цахилгаан юу л вэ? Тэгээд өглөө басаад ирсэн. Янз л та. Тэгээд өглөө боссон чинь нэг хүүхэд дуртай цэцгийг үлдээсэн. Тэгээ сум заацсан. Зургийн өрөөрөө чиглүүлсэн ч ах шиг. Яа. Тэгээ зураг зурж манаа суужсэн чинь мама ирээд надээ. Яа бүр гайхсан дээ ёо. Амар баярлал. Өчигдөр бодтаараа зүгээр хөрмийн өмнөх бэлтгэл гэсэн чи зүгээр шалтас. Нүү нүцгэ чадад хувцлаач гэсэн чинь ээж нь гэсэн чи. Яа бүр амар мэдэж ирсэн ээж нь. Тийм сүүц залууч одоо ирсэн байгаа гэсэн чинь үгүйсээ нөгөө юу машин байж төгсдөө тий. Тэгэл за тэр хэсэг дээр гэтээ юу штэ ээж нь тэгээд нөгөө цахаагийн нөгөөд тэгээд наваатай ярилцсан чинь л угаасаа мөнгнөөс олж байгаа юмстэй тий security гэл тий яг хэрүүлэн дахиж эхлэв. Тэгэл хамгийн тэгэл яг чи яг ядаргаад яг яагаад явж чадах юм биш гэл тий чадтаа хийгээл тий барыг орхио дахиад орхио явах гэж байна уу гээл. Угаасаа би хоёр дахь хаягдана угаасаа би юу лээ үдсэн болохоор би мэднэ чиднэ гэл тий ямар байх вэ. Гэтэ чи бусдын юу хүсхийг тий өөрөө ингэж иж болохгүй штэ гэл тий өөрөө хүсмээр байгаа ядаргаатай ингээл тий. What do you want? Чи би явмаар байна гэл. Окей. Тэгээд нөгөө чи хэдэн жилийн дараа амьдралаа хардаа 10 жилийн дараа амьдралаа хардаа гэдэг лөө жаргалтай байна уу гэлөө? Чи тэр залуутай байна уу гэдэг лөө юу гэдвэл чи хинтээ байна мэн гэдэг асуугаад идэв үстэй. Хинтээ баймаар тий. 10 жилийн дараах амьдрал чи ямар
хинтэн байна тий. Тэр амир. Тэгсэн чинь мангар юм өдөөс нь яриад идэв штэ тий. Тэгэл одоо чи дахиад нэг тийм тэнэг аашин хөдөлцүүлсэн бас хөөрхөн бас өөртөө юу гэдэг юм тий. Хэлдэг юм. Яг л өөрсдийнх нь тий өмнөд нь хэлж байгаа байхгүй. Тий. Үгүй тэгсэн ч гэсэн тий pain in the ass байсан ч гэсэн би чамд хайртай тий. Би чамайг өдөр болгон хүснэ тий. Ёо тэрээс юм бай тий. Тэгэл нөгөө хүүхэн уйлал тэгэл нөгөө замдаа өөр хэмээн цахиагийн задлж уншаал уйлал. Асуулт орохоо шахаад би тэрнээс болоод анх яатсан болов гэж бодож байсан. Тэгс чи арай ороогүй мэн гэд анх нөгөө юутай Альцгеймертай болсон. Нөө гоо. Тий. Тэгж таамаглаж байсан. Гэхдээ тэр сүйд залуу нь бас амар ухаантай тий. Тэгээ явуулна гэдэг бол тий. Тэр яах те царайлаг мөнгөтэй залуу хинтэй цавчин л та. Гэхдээ тэр Эли болохоор өөр хэлсэн шүү дээ тий. Би та хоёртой хоёулантай байхад ингээд өөр байдаг гэ тий. Тийшээ дараа нь очиж өөрөө хэлээд идэв шүү дээ. Тий. Гэхдээ чамайг би хүчлэхгүй. Намайг гэрэл гэж надтай гэрэл гэж би хүчлэхгүй гэж хэлээд идэв үл юу гэдэг үлээ. Нэг юм яриад тэгэл наваар угаач тийм да. Юу амар юу мураа хавчаал те мэдгүй гэсэн шүү дээ хөр. Гүйлдэл тэрвэрлдэл яа. Тийм хайр байдаг итгэдэг үү? Тэгвэл хайр жоохон хэцүү шүү дээ. Тэгээд гурван хүүхэдтэй тий. Нэг хүү хоёр охинтой лөө? Хоёр хүү нэг охинтой лөө? Хоёр охин нэг хүүтэй. Сүүлийн хэсэг бас хийлээ өрөвдөлтөө шүү тий. Санаж марж гараал хөрх юм. Тэгэл нэг хайр байна тий. Айгуу хөр. Тий, тэгэл ид шидэл гэж байгаа юм чинь. Тэгэл тэрийг өдөр болгон ярихаасаа золохгүй тий. Намайг санаж хах гэж яриад л өөрөө бичсэн. Түүхээ яриад л. Тэгэл хамт нэг орон дээр өгөх нь гэдэг чинь тэгэл it happens гэл. Угаасаа бүгд дургүй хүн гэж байх баха. Бүр тийм романс дургүй хүмүүс байж шүү дээ. Байх уу? Манай дүүл тэгдэг байсан. Хятадтай уйлчтай кинокогийн уйлдаг кинонуудыг үзэхгүй. Хараа сууж байхдаа яс уйлцсан уу гэл эргэл харж идэг. Нүүд айлдын нөсөлдсөндөө готгалтцсан. Угаасаа яал чи хүний үзэх ёстой нэг киноны нэг баха гэж би боддог шүү дээ. The Notebook. За кино нэг иймэрхүү байн сонсогчдоо. Одоо хэд вэ? Цаг 8 минут. Тий, битээр яах вэ? Ингээд нэг яг өөрийнхөө үзэл бодлоор яг сонирхолтой эсвүүдэрээ ч юм уу тэгэл ярьла яг битээр болохоор яг кино гэж хийдэг нь яг нэг хүмүүсийн ревю шиг те бүх тоо баримтын дурдаад ч юм уу тэгэж бол ярьдаггүй зүгээр л сайхан ерөнхий ямар агуулгатай вүлээ тэгээд битээр юун таалагдсан зүйл байдаг лөө гэл тэгэл тэр зүйлсүүдээр нэг жоохон анализ хийж мэгэл те тэгж ярьдаг болохоор тэгээд яг хурдан дуусчдаг. Харин тэгээд угаасаа сонсогч маань ч гэсэн үдцсэн бах уу аль хэдийнэ. Тий. Үзээгүй юм байхгүй хоо бараг. Дараа нөгөө юу гэж болох юм? Новагийн гинэ. Ryan Gosling-ийн нөгөө Blue Valentine-ыг мэдгүй чи? No. Тэрээс амар зүүн гэн шүү дээ. Гэтэ тэрэндээ бүр шаал өөр төр тоосон заяа бүр. Зүүн гэн л. Яг дараанаас кино мэдс дугаар дээрс хийж болох юм лээ, тий? Би бас тэгээд романтик. Тэр романтик кинонд жоохон биш юм уу? За маань сонсогч гэсэн гоё өөр кино байвал бас санал болгоорой тий. Тийм. Энэ дугаар дээр жоохон товчхон ярьлаа. Тийм бид гур бас гуруулаа ажиллахаар хоёр хүний яриагаар шууд нөө сэдвчлээд яриад байгаа. Тийм. Гуруулаас бас гурван өөр санаа орж ирэх болох л та.
чадахгүй тэгээ гуруулаа бас дугаар хийх болноо. Тэгээд тэр хүртэл хүлээж аваарэ. Үлээх үлгүүдээ манайхаа. Хүүхэн Яг бид гурав бас. сонсогчтой баярлалаа. Та бүхэн маань өөрсдөө тийм санал бодлоо хэлээд яах юм бол бид нар бол дэмжээл тэрнийхэн дагуу гоё контент бүтээгээл яв. За ингээд өнөөдрийн маань Киномейц 2 маань өндөрлөж байна. Сонсонд баярлалаа. Бидний сонссонд баярлалаа. Байнга сонсдогт баярлалаа. Хүлээж байдагт баярлалаа. Бид нар дандаа талархлаа илэрхийлчихнөө. Тийм тэгээд дараагийнхаа бас юунуудаараа гэдэм бэ? Үг орж ирдгүй шүү дээ. Дараагийнхаа дугаараар дугаар гэдэг л дараагийнхаа дугаараар бид нар бас илүү сонирхолтой булангууд нэгэт ч юм уу те шин бас мэдээлэл fun moments оруулнаа. Та нар ч гэсэн өөртөө те яриулмаар байгаа сэдв ч юм уу те тэрийг бас комент хэсэгт оруулаарэ. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая guys. Bye. Бакачка. Чи мяа хэлсэнгүй шүү дээ. За доохоо. Бакачка мяа.